Бондоо хүн болгонд тулгардаг баг. Нэг хамаатан залгаад те нэг машин ачуулчих. Нөгөө талд болохоор нөө Солонгосоос заяа бэлгээ гэж оруулж ирдэг гэсэн. За тэгээд энэ бол ийм сайд стори ч юм ерөөсөө тийм шихгүй. Шижгийн монгол хүний зангаараа гэрээсээ гарах гаддаг. Өвдөнд нэг 2 баачка суугааддаг. Арай нөө даам гаруудын пэйж шүтдэг. Нэг хэрэгтэй хүний талаар ярих ч юм уу те. Тэгэх юм бол шууд манаа нөхрийг гэж хүлээж авдаг ч юм уу. Улсаас мөнгө тараадаг байхгүй юу? 200,000 төгрөг ч үлээ. Инфлюенсер гэж боддгоос чи би инфлюенсер эсэх бэлээ. Хайцгаа. За тэгэхээр ийм storytelling хийдэг видеогоор уулзаг утсан байна. Тэгэхээр та нар миний аяа гэдэг нэртэй альбомыг үзэх юм бол миний ерөөхдөө ийм storytelling хийдэг өөрийнхөө тухай ярьдаг жоох narcissist төрлийн. Тэгээ өөрийнхөө тохиолдсон юм сторинуудаа зүгээр ингээд ярьдаг тэр альбомыг мань олох болно. Зарим хүмүүс тэр видеонд мань илүү дуртай юм шиг бол надад санагддаг. Магадгүй энэ төрлийн видеонд мань дуртай хүмүүс маань энд ороод ирсэн байхаа гэж бодож байна. Би бас ингээд өөртөө тохиолдсон ингээд янз бүрийн сонирхолтой зүйлсүүдээ те ингээд гоё нийлүүлээд им сэдвт ингээд хуваарлаад ярих юм бол амар дуртай гэх юм уу. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдөр тэр талаар ярих гэд бол нэг юм шүү судаггүй. Ерөнхийдөө ингээд бодож иймэрхүү талаар ингэж энэ түүгээ ингэж яриул зүгээр юм байна ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ингээд сэдвүүдэд хуваацсан байдаг. Тэгэхээр яг тэрнийхээ жишгээр өнөөдөр би та нарыг мэдгүй. Би одоо баг YouTube хийгээд 2 жил хагас болж штэ. Тэгэхээр энэ хугацаанд та нарт дэлгээгүй. Би ер нь хамаг юм ал дэлгэлээ дээ нэр. Бүх юм бол ерөөхдөө бас нэлээд дэлгэлээ. Тэгэхээр яах вэ? Та жоохон цухас дурдсан байж магадгүй. Уг нь ярихгүй гэж бодчихсон. Гэхдээ ингээд хүн чи ам халахаар янз бүр ярьчдаг мэлээ штэ. Уг нь бол огт ярихгүй байж байгаа ярих гэж утсан боловч уучлаарай. Би ярьчихсан. Тийм 5 фактын талаар юу ярих гэж байна. Тэгэхээр миний бичлэг анх удаа үзэж байгаа хүн байвал юу гарсан дээр яагаад гэх юм бол танд миний талаар мэдгүй 50 зүйл байна, 500 зүйл байна. Тэгэхээр миний бүх бичлэгийг үзчихээ энэ бичлэг дээр буцаад ирээрээ. Гэхдээ энэ бичлэг их сонирхолтой авах болно гэж амлаж байна. Тэгэхээр гол ярианд орцгоё. За тэгэхээр ер нь бол би их өндөр юм байгаа юм. Тэгээд хүмүүс нэг мэдтгүү. Хүмүүс таарлахаар хүй чи юм өндөрээс юм гэж хэлдэг. За гэхдээ тийм аа. За тэгээ яг миний ярих гэж байгаа юмнуудыг бол ер нь бол тэгээд ойр дотных маань хүмүүс мэдээж дотны хэд найз мэс маань мэднэ л дээ. Гэхдээ зарим нь бол бүр мэдгүй байж магадгүй. Би ингээд оюутан байхдаа 8 хийгээд байр авч байлаа. За эхний факт юу заяа. За яг яаж 8 хийдэг байсан талаар одоо яг ярих чинь. За би чи ингээд Японд бакалавра хийх гэж явсан шүү дээ. Та нар мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд нэг 4.5 орчим жил болсон. За тэгээд тэр хугацаанд юу болсон бэ гэж чаа. Тэгэл би Японд очиод нөгөө эхлээд амар стресс ингээд хэлчихсэн шүү дээ. Тэгэл амар депресстэй л ингээд хичээл арай хийж гүйтэл арай хийж орчиндоо тасаал ингээд байж хахад манай гэрийнхэн хүү энэ Японоос хүмүүс амар их юм явуулж зараад ах юм а чи ингээд ганц 2 юм явуулаач тий ингээд бид нар чам зараад өг юм уу гэлдэг сахгүй. Тэгэхээр би амьдрал дээр юм зарч үзээгүй тий. Тийм ямар ч авьяасгүй төрлийн хүн байхгүй юу тий. Тэгээ ингээд юм зарна гэдэг жоох хичээдээд ч юм уу. Нэг тиймэрхүүсэн болохоор юу яриад байгаа юм би энэ цаа тий ингээд өөрийгөө мэдлэгээр цэнэглэх гэж ирсэн би бол тэтгэлэгт оюутан ингээл амар тэгэл эсэргүүцдэгсэн. Бондоо хүн болгонд тулгардаг баг. Нэг хамаатан залгаад тий нэг машин ачуулчих тий машин хамтдаа гэлдэ гэж. Намайг нэг юм машины зах дээр дугуй те энэ талаасаа дуугаа авч өгвөл энэ талаасаа балаа авах хичээл хийдэг гэж бодд юм уу яа тийм тиймэрхүү байдаг байхгүй. Тэгэхээр Японд байдаг бүх хүмүүс л ер нь тэгж хэлдэг байсан байх гэж би бодож байна. Тэгэл амар тэгэхээр та нарт амар сони би ямар хар захтраа гоё гэх амар тэгсэн чи чихнээс хар захтраа гарчихсан гэж. Яг хамгийн анх яаж эхэлсэн бэ гэдгсэн чинь магадгүй Монголд очиод ингээд Япон юм зарж байгаа газрууд ингээ харсан чинь амар үнэтэй зараацсахгүй юу. Тухайн үед ч одоо нэг тийм 250 йены савн гэдэг. Одоо йены ханш унаад хэд болсон тийм мэдгүй ямарсан. Тухайн үедээ нэг тийм 250 йен гэдэг чи хэд нэг тийм 6-7 мянган төгрөгийн савн Монголд 27-8 мянгаар зардаг ч юм уу тийм нэг тиймэрхүү байдаг байсан. Тэгэл хараад хүү ямар амар зардыг гэж бодонгуудаа. За ер нь энэ үнээс нь жоохон за багаар зараад үзвэл монголчууд тийм новшин штэ. Нэг бизнес хийж байгааг харах юм бол тэгээд миний энэ оюун ухаанд бол тэгээд энэ хүн ингээд төрөөсөө төлж ийн те эсвэл зарим газар ингээд албаасаар оруулаад ирсэн байна гэдэг минийх сэн бодохгүйгээр ингэж л та гэж мэгээд тэгэл нэг юм шижгийн монгол хүний зангаараа хамгийн анхны бараануудаа явуулж байлаа. Тэгээд нэг хэсэг нэг өөрөө оюутан хэмжээ өөрөөсөө мөнгөө гаргаад тэгээд агаарын тээврээр явуулж авахгүй. Тэгээд агаарын тээвэр чи амар хурд очичтэй. Тэгтээ гол нь амар үнэтэйхгүй. Тэгээд тэгсэн ч гэсэн хамгийн анхны нэг жоохон яваасаа хайрцагнаасаа би бараг 100,000 төгрөг ингээ ашиг олж байгаа хгүй. Тэгээд уун гэхийн завдлагууд дарагдаад дууссан. Тэгэхээр хүү эн чинь болох юм шүү гэж бодоод дахиад нэг хитэн бараа аваад нөгөөдгийнхөө надад нэг юм мэрэгжлийн Canon-ы камер өгдөг гэсэн тэрүүгээр нэг сүрхий зургийг авч маваад амар гоё үрж мөрч тавьж маваад за тэр зурнууд надад иймэрхүү зурнууд гэдэг гэсэн. Тухайд ч утасаас нэг гоё байгааг болохоор тэгж ингээ зурнуудыг аавангуудаа тайлбар бичээд амарлаг бүх юм дээр ингээ тайлбар бичээд
хүмүүсийн татандаа мэддэг юм ил зараад байна гэсэн үг. Тэгэл бүр нилээн амар зараад эхэллээ. Тэгснэ би ингээд өөрийнхөө хаягнаас зарахаас нэгдүгээрт ичиж байгаа. Хоёрдугаарт тухайн үед чинь би ингээд 2021-т жоох хөөхөд тэгэхээр хүн гоо сайхнаа тийм хүүхдэд угаасаа ингээд даатгахад амар тийм сонирм байгаа байхгүй юу. Тэнгүүт нь би ингээд жоох хүний ихтгэл төрүүлэхэр гэх юм уу. Тийм хаяг үүсгээд тэгээд юм нэг юм 3 хүүхэдтэй нэг юм мэжийн зураг интернетээс татаад нэг цэцэг навчтай ах нар гэдэг чинь тэрэн шиг нэг тийм одоо нэг юм арай жоох хөвшүүний прототип тийм портфолио үсгээд тэгээ ингээ хүмүүс ингээд надаас энэ бүтээгдэхүүний яад юм бэ амар арсандаа тохируулт ингээд тэнгуут нь яг үнэн мэдээлэл олгож байгаа. Гэхдээ жоохон юм гөгшүүн хүний манер үсгэж тэгж юм хазардаг байсан. Тэгээд тэр нэр нь маань амар инээдтэй заяо. Марлмаа инх бэлэг гэдэг нэртэй. За яагаад ч тийм нэр сонгосон юм бэ? Би одоо өөрийгөө марлмаа гэдэг нэртэй болмоор байсан юм бүү мэдээ. Тэгээд өөрийнхөө ингээд аккаунтаас бүр ингээд шалт тустаа. Тэгээд тэрийг ингээд бүр тас нуугаад ингээд тийм хаяг үсгэж байгаа. Тэгээд тухайн үед чинь Facebook болохоор тийм пэйж гэж байгаагүй, бүүст хийн гэж байгаагүй. Байсан нэг групп гэдэг юм яг оргилтай явчихсан байхгүй юу? Facebook яг нэг тийм худалдааны платформ болж амжаагүй байсан байхгүй юу? Ерөөсөө тийм monetize зайс хийдэг бүүст мөстнөр салбагдагаас болохоор тэгээд тухайн үед хамгийн байдаг байсан оргил юм болохоор групп. Тэгээд нэг юм on sale, mommy central enter гэдэг групп байдаг гэсэн байхгүй юу? Тэгээд sweet kitchen нэг алж байсан шүү дээ. Яг тэр байхгүй. Тэгэхээр on sale гэдэг нэг юм худалдааны ингээ хамгийн их хүмүүс юм хийдэг платформ. Тэнгүүд хүмүүс тийш юм оруулчаад тэгээд хамгийн сүүлд комент бичсэн пост нь хамгийн дээр харагддаг болохоор бүх хүмүүс өөрийнхөө нөгөө зарж байгаа бараг дээр нь гарах гал доор нь комментэн доор нь ап гэж бичээд байдаг. Тэгээ ап гэж бичингүүд хүмүүсийн news feed-эн дээр ингэж гарч ирдэг. Тэгээ boost гэдэг юм байхгүй болохоор угаасаа ингэж механикаар явдаг тиймээс аахгүй. Тэрсэн дээр амар олон дүрмтэй одоо жишээлх юм бол нэг зураг амар олон хийгээд ах юм бол бандуулаад группээс хөөгт чинь тэгээл өөр яд өглөө ингээ альбомд ингээд төрөлөөр нь хуваацсан тэр альбомд зураг хийхгүй бол хөөгт чинь тэлэнтг баахан дүрмтэй гэдгүйсэн. Тэгэл хөөгтчгүй хүн шиг байх гал тэнгүүтээ заримдаа ингээд тэр зураг мураг орох хэмжээнд дүүрт мөрөл тэгэл групп яг менежч гэсэн мангартаа юм байдаг гэсэн. Тэр үед ингээд баахан зурагнуудаа хийгээд тэгж юм зардаг байла. Хамгийн нийтдээ нь болохоор бараануудаа яаж цуглуулдаг байсан бэ гэдгсэн чинь ингээд одоо ийм зарна гэдэг хамгийн одоо боломжийн үнэтэй байгаа юм ч юм уу эсвэл ингээд энд сейл зарлахаар тэрийг ингээд аваад яг ерөөхдөө нэг Японч бас нэг амар Америк энэ Австралийн тэр шиг тэгж амар талгын мөн болтлоо хямдрахгүй л дээ. Гэхдээ ерөөхдөө тэрийг ингээд худалдаж аваад өөрөө ингээд дуугаараа зөөдөг. За би ихтлгүүрээс ч юм уу очиж ингээд бүгдийг худалдаж аваад эсвэл зарим нь яг уу заримдаа зарим бүтээгдэхүүн бол арай гайгүй юм бол Rakuten ч юм Amazon-оос захиалаад ингээд гэрт ингээд ирээд хөргүүлдэг. Тэгээд ингээд Японд нөгөө юм эмээ дугуйнууд гэдэг чинь урдаа том сахистай тэр дугуйнууд тэр ингээд битүү юм аваалаад ардаад үрээд хоёр талтай юм дэмтор нөө шар тор шиг юмар дүүрэн юм бараануудаа чихээд тэр үед нөгөө дайсо мойсож орж идэгсэн дайсо мойсоос хүртэл зарим ганц нэг юм оруулж ирдэг. Тэгээд амар инээдтэй би ингээд байт майтан жоохтой ингээд дандаа нөгөө нэг манай байт чинь яг тэр нөгөө төвд болох одоо хотынхоо төвд гэх юм уу тийм болохоор яг тэрэнд нөгөө ихтлгүүрээс юмнуудаа авчаад ингээд дугуйн дээрээ өртөр чигт нархичдаг гэсэн гэх юм уу ажилдаа орчдөг. За тэгээ хинч хулгаалахгүй хинч миний юмд хүрэхгүй ихтлгүүр төрсөл явж байхдаа хүртэл би ингээд юмнууд авчираад гар дэлэхгүй болох юм бол дугуйн дээр хайчаад тэг явж байгаад буцаа ирэхэд миний юм байж л идэг тийм амар сейф байдаг гэсэн. Тэгээ би нөгөө өвөгийн ажил хийдэг байхдаа бас байнга ингээд дэлгүүр хараад ингээд дугуйгаа бүр ингээд баланс тэнцүүлж чадахгүй болтлоо ингээ бараад чирцээ явчихдаг. Тэгэл маа нөгөө өвөө хүүе энэ дугуйчин бараг юу алаа штэ нурж унлаа штэ ингээд зүгээр ингээд паркинг хийгээд зогсоол дээр тавих гэхээр ингээд миний дугуй ингээд тогтхыг аргагүй баах их бараацдаг гэсэн. Тэгэл би ямар юм зарж ин гэж хэлэх юм биш. Тэнгүүт намайг өстой хамаг мөнгөөр сайхан шопинг байнга шопинг хийм л гэж боддог гэсэн. Хөөчөөстэй дахиад ямар их ачаатай явж ийн аль ийшээ орвол гэл өөрөө машины зогсоолныхаа тэнд ингээд намайг зогсоож мохсодог тийм байсан. Тэгээ нөгөө нэг авчирсан цуглуулсан юмнуудаа болохоор штэ тий. Бас ингээд нөгөө юм зарж байгаа гэдгээс ингээд хамт сурж байгаа хүмүүсээс цаасаа жоох ичээд байгаа юм аашин. Золоо битэр чинь нэг гэрт амьдардаг. Тэгээ Япон байрч амар жижигхэн штэ. Тэгээ битэр хоёулаа амьдардаг учраас нэг арай нэг хоёр жоохон нэг хоёр өрөөгээд байгаа маа тэрийг чаавс. Тэгээ нэг юм жижигхэн. Гэхдээ манайх арай нөгөө бусад хүмүүсийн бодвол арай нэг 5 хүн биш 10 хүн суучих одоо ингээд игнээс суучих зайтайсан болохоор манад уг амар их цугулж ингэж тоглож мөглөдөг. Гэтэ хинч намайг ер нь их тийж бараа зарж ийн гэж за сэтгэлжсэн байлаа гэх тийм ихээр зарж ийн гэж бол угаасаа төсөөлөөгүй байх заяа. Яг би сүүлд зарим нэгд нь бол хэлсэн. Гэтэ хааны хадгалдаг байсан бэ гэдэнгүүт Японы юм нэг ханы юм шүүгээд штэ нэг хүнжил гуцаа хийдэг. Яг нэг аимшигын кинонуудтай гарч ирдэг ингээл ханыхын шүүгээ онгоолгол нэг юм урт төстэй юм ингээл гарч ирдэг нэг хэсэг гэдэг штэ. Тэр хэсэг нь баг ингээд бүтэн гудас тавихаарч шахуу ингээд бүр нилийн гүнзгий юм нөгөө нэг энэ одоо Европ загварын шкафыг бодох юм бол юм ханыхын шүүгэнд баг нэг өрөө шахуу тийм том мэддэг сахгүй. Тэрүүгээрээ ингээд
дүүрэн бараа аччихдаг гэсэн. Тэгээд намайг дөнгөж юм зараа эхэлчихсэн чинь нөгөө нэг одоо юм далайн ачаа авдаг компаниуд нэгдчихсэн байхгүй. Central CVS биш сэлэрч Central Express ч үлээ нэг тийм нэртэй газар биш одоо байд юм болов байд юм бол тэнгуү 5,000 yen гэдэг нь одоо ойролцоогоор нэг $50 ч юм уу тийм мөнгө төлөөд хүнд нь хамаагүй тэгвэл яг тэр хэм хайрцагтаа бүх юм багтагдчих юм бол тийм үйлчлэгээ гарч ирээд тэнгуү тэр чигжиж өгч тэнгуүт нөгөө нэг том овртой одоо памперс ч юм уу тийм бол зарч чадахгүйгээс амар ашиггүй харин дандаа тийм жижигхэн гоо сайхны тийм мөртлөө хүнд нь бол хамаагүй тиймэрхүү юмнуудыг амар их авч ичдэг заардаг байсан гэсэн үг. Тэгэл тэрийг ингээд гэрээс ирээд өнгөө авчдаг байхгүй юу. Тэнгүүт шуудангийнхны хүн Япон хүн нь бүх дахиад нөгөө амар хүнд ачаа юу гээл тэгэл тэрийг бүр арай хийж тэгээ манай хоёр давхарт лифт байхгүй ингээл түк гэл манай ачааг зөөгөл ингээл аваал золоо заримдаа ингээл дамжилж гаргаал ингээл гаргаж өгдөгсөн. Тэгээд би ингээл өөрөө цагийн ажилдаа явах болгондоо нөгөө нэг надад ерөөсө тэрийг зарах сувг сошиал медиа л байгаа. Нөгөө нэг маргалмаа их бэлэг гэдэг ганц хаяг маань байгаа. Тэгээд би өөрөө нэг тийм юм зардаг группнээс маргалмаа их бэрэг Япон бара бай маргалмаа их бэлэг гэдэг. Тэгээд дараа нь болохоор пэйж болгосон тэрийг дооч гэсэн байдаг баха. Та нар энэ бичлэгийг хэрвээ сонирхсан бол ороод үзээрэй минь юу зардаг гэсэн нэг орж харъя гэх юм бол тэгээд заримдаа тэрэн дээр мань амар нийтдээ комент орж ирээлээ дээ. Тэгж бүх юмнуудаа ингэж амар явуулдаг гэсэн. Тэгээд агаараар биш тэр газраар явуулахад хаач Японч амар ойрхон болохоор үсрээл баг худалч үнд ингээд нэг 2-7 хоног 3-7 хоногт яваад очичдаг гэсэн байхгүй. Одоо энэ Австралиас ч юм явуулахаар баг 6 сар болчиход байгаа мó. Тэгэнгүүтээ одоо ийм амар халуун оронд контейнерт ингээд дуудсан юмнууд чинь нөгөө нэг тэгээ саплмент бэлтмэлүүдэндээ ингээд витамин чинь хоорондоо наалтсан шоколад нөнгө төсөө алдсан угаасаа амар хэрэглэхийн ямар ч стандарттай биш байгаа даахгүй. Тэгэхээр угаасаа би эндээс гэрийнхандаа ч гэсэн ингээд баг ийм тиймэрхүү явуулахаас ер нь жоохон санаа зовоод идэг. Тэгэхээр шууд баг агаараар явуулсан хамаагүй аюулгүй санагддаг болохоор энд бол одоогоор юм зарах оролдлого хийж үзээгөө одоо аг маг зард юм уу яа тэнтэй. Тэгээ нилээн удаан тэрийг ингээд хийсэн. Тэгээд нөгөө маргалмаа их бэлэг гэдэг хаяг маань болохоор зэрэг гинт нөгөө нэг Facebook-ийн одоо юм security гэх юм уу одоо тийм аюулгүй байдал нь амар сайжраад two factor authentication энэ төр юм гараад ирсэн шүү дээ. Тиймэрхүү юм арай тэр хэмжээний төрөгөөс нь гэхдээ ингээд нөгөө нэг тэр аккаунт руугаа нэвтрэггэнгүү дахиад нэг Японы утас руу маань код ирэх ёстой болж молоо. Тэгээд би яг тэр Facebook-ийн аккаунтыг бол алдчихсан. Уг нь аль нэлээд олон мянган найз мэдтэй болцсон заяа. Тэгээд сүултээ хүмүүс намайг мэддэг болоод ингээд чатаар нөгөө савнгаа авъя, нөгөө нэг пудрэ авъя ч гэдэг юм уу. Тэгээ мэддэг болоод ирсэн юмсан. Тэгээ хамгийн инээдтэй нь болохоор шүү дээ. Энэ яриаг эхлэхдээ өмнө хэлсэн шиг энэ мөнгөө цуглуулж авсараад би ингээд бараг тий одоо 2 дугаар курсээс эхэлж хийсэн гэхээр чинь төгсөлөө 3 жил орчим байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр 3 жил орчим одоо бараа зараад гэж нэлээд хөөрхөн мөнгө цуглуулж чадсан тэр маань одоо миний сая энэ Австралид ирэх хүртэл амьдарч исэн байрны маань мөнгө болж босч ирсэн. Тэгээд хамгийн сүүлийн мөнгөн дээр нэг баг зэрэг мөнгө бол хоёулаас бол гэр бүлийнх манад л баг зэрэг минь дэмжлэг бол үзүүлсэн. Тэгээд бусдаараа бол ерөөхдөө бараг тэ 90-95% нь болохоор өөртөө бараагаа зараад тэ би ингээд цуглуулж бариад юм аягээд олоо баглал савлал тэгэл би бүх ингээд тооцоонуудыг хийгээл сүлдээ ингээд дэвтэр дээр бичдэг байсан нөгөө нэг тоон амар их болол Excel sheet-эн дээр хөтэлдэг болж маллал нэг иймэрхүү байдалтайсэн. Тэгээ хамгийн гол чухал юм нь болохоор зэрэг ээж болохоор Монголд байгаа бүх юмнууд ингээд хүлээж тоог нь хүлээж аваад аав ингээд ажлынхаа зав зээгаар ингээд хөргөж өгөөд хүмүүст хөргөж өгөөд хүргэлтэнд хөргөж өгөөд тэр үед чинь хүргэлтээс амар хэцүүсэн шүү дээ. Хүмүүсийн харилцаа хандлага бүр амар хэцүү. Хүргэлт гэдэг юм дөнгөж одоо гарч ирээд ч гэх юм уу хүмүүс амар санаа хүргээд очингууд те усанд орж ийн гэдэг юм уустал хүүхэд хаалга яалаа бити ирмэр гэж мэгэл хүүхэд унтж ийн онгойлгож чадахгүй дараа ирмэр гэл хүүгээ болчихдог ч юм уу те. Нэг яг тиймэрхүү амар одоо бас хүмүүс харьцангуй учиртай болсон. Ер нь хүргэлт гэдэг одоо иймэрхүү жижиг бизнес хийж байгаа хүмүүсийн хамгийн том асуудал байдаг бах. Одоо ч гэсэн миний хувьд бас яг хэвээрээ гэр бүлийн төсөлцааныхаа ачаар одоо мөнгө маань маш амжилттай цугларсан. Огт тэрийг ер нь бол буцааж авч үрээгүй. Тэгээ хамгийн сонирхолтой нь бас болохоор зэрэг ингээд би юм аваалахаар чи нөгөө нэг бид нарт ингээд энэ жил одоо энэ тэнд ингээд цуглахаар нөгөө point цуглардаг шүү дээ тийм. Би тэр point-уудаа одоо шисээд байгаас жишээлх юм бол point-уудаа цуглуулад тэгээд тухайд би ингээд 2021-т мөртлөө ингээд амар үнэтэй комнодос хэрэгэлдэг байсан. Тэр point-ороо буцаж худалдаа авалт хийж мэйгээ юм уу тий. Тэгсэр байгаад бүр амар үнэтэй комнод хэрэглэхээс одоогийнхаар бараг сая мая төгрөгийн комнод дээр жоохон мах хэрэглэхээс одоо би буцаад өөрийнхөө зардаг гэсэн юмнууд хямдах юмнууд одоо бараг хэрэглэх гээд байгаа машин тий. Тэгэл амар үнэтэй коллаген малигенууд тэр point-оор авч уудаг ч юм уу эсвэл хямдралтай болсон үе би байнгын авч болохоор хизээ амар хямдарсан маань энэ төр гэдэг мэдэн штэ. Тэр мэдчлээ ингээд амар олон хүний хүч хөдөлмөрөөр тэр ихнийх маань байр маань босч байжээ. Тэгэхээр тий нөгөө нэг сайн оюутан хүүхдтэй нөхөртэй төгсдөг гэдэг шигтэй би бас байртай аюутай төгсч байлаа. Тэгээд яг жоохон одоо сонсгоораас жоохон сургуулийнхан маань тий одоо сурах гэж явчих юу хийж
хийжсэн гэж бодож иж магадгүй энэ миний сургалтад бол хэзээ ч нөлөөлөөгүй шүү. Тэгээ ерөөсөө тэгж амар тийм одоо юу гэдэг чинь шүнжин сууж ингээд одоо яадаг шиг бол хийж байгаагүй. Тэгтээ ингээд дандаа ингээд л одоо нааш тааш явахтаа ч юм уу цагийн ажил хийж явахдаа 5 минут 15 минутын завсарлагаар нэг ап гэдгээ бичдэг ч юм уу тиймэрхүү байдлаар юмнуудаа хийж зардаг байсан. Тэр маань бас хөөрхөн амар том амьдралын чухал үйл явдал болоод тэгээд бит хоёр одоо Японоос хараад Америк яваад харихад маань одоо бит хоёр амьдрах байр бэлэн болчихсон байсан. Хүмүүс нөө Солонгос явж байраа босгодог бол бит хоёр яг ийм 3 жилийн хугацааны тасралтгүй цуглуулад тэгэж бол явж байсан. Тэгээд 4-р курсын хичээлийг бүгдийг хоослоо 4-р курстэй баг эхнийхээ семестрт ч үлээ нэг ганц хичээл аваад бусдын бүгдийг хааслангуудаа 4-р курстаас хөтлөө ажиллаад Америк явах бас сургалтын төлбөр зардлаа битээрээс өөртөө олж илээ. Сонгуулийн нэвтрүүлэг болох гэдэг юм шиг тийм. 2 шар чим дандаа 2 талаас эхэлсэн гэж ярих гэдэг юм шиг. Гэтэ яг ингээд тэтгэлэггүй байсан бол яг үнэндээ яг ингээд хичээлдээ фокус хийхгүйгээр ажиллах болчиход байдаг байхгүй юу? Одоо ер нь бол Японд ингээд яг төлбөрөдлөө сурж байгаа хүмүүсийн хувьд бол ингээд баг амар сайн ажиллаж төлбөрөө амьдрах зардлаа олох болчиход байдаг. Гэтэл тэтгэлэгтэй байсан учраас бит хоёр яг юм одоо яг хичээлээ яг л номер 1-т тавиад бусад юмараа хажуугаар нь бол хийгээд яг тэрийг ингээд юм балансыг алдагдуулахгүй бол хийж чадчихсан. Тэгэхээр тэтгэлэгтэй оюутнуудыг ганцхан 8-нд өөрөөлгөн чаашиг гэдэг шиг. Гэтэ яг зүгээр яг тийм боломж байгаа. Тэгж чадсандаас одоо л юу нээр талархууштай ханддیں۔ Тэг ягаад чи бидний оюун санаанд нэг тийм 8 хийх мэх ч юм уу нэг тэрийг нэг л юм буруугаар ойлгоцсон байгаад байдаг шүү дээ. Гэтэ яг тэр бизнес маань надтайгаа хамт төгсөхөд маань бас дагаад төгссөн байдаг. Тэгээд тухайн үед хийж яхад заяа Японоос бараа оруулж ирдэг, Япон бараа болор гэж байдаг гэсэн. Тэр бас нэлээд идэвхтэй зардаг. Бүр Монгол дэлгүүр мэлгүүрт талцсан байлоо. Тэгээд Японоос оруулж ирдэг нь ер нь аль бит хоёр заяа ерөөхдөө айгүй их юм хүчтэй оруулж ирдэг. Нөгөө талд болохоор тэгээ миний бүр групп 15 мянган гишүүн мишүүнтэй болцсон. Нэлээд том групп болцсон байсан байхгүй юу? Амар хургаантай хүмүүс амар ялгаж авч мавдаг заяа. За тэгээд нөгөө талд болохоор нөө Солонгосоос заяа бэлгээ гэж оруулж ирдэг гэсэн. За тэгээд Солонгосоос тухайн үед дөнгөж эхэлчихсэн баха тэр нэг ихчвэсэн санагдаад идэв надаа заяа бэлгээ гэдэг өөрийнх нь баг бас аккаунт нөө марлмаа их бэлэг гэдэг шиг нэртэй. Тэгээ өөрөө ингээд машин шинээр зөөж ирвэл энэ тэндээс юмнууд ингээд тентгийн Солонгосын март артуудаас K март гэдэг шиг дэлгүүрүүдээс юмнууд авчир зараад явах шиг байдаг гэсэн. Би нөө юмыг авдаг болохоор сайн мэдгүй. Гэхдээ хүмүүс Солонгосоос юм заахтаа тэр хичээс захиад идэм байх гэж харж байсан. Нөгөө их ч юм уу сүултээ ингээд бүх газруудынхаа аль биесны эрхийг худалдаж аваад бүр одоо амарлаг тий инфлюенсерүүдээр тий грэмэрээ хийгээд бүр ингээд амар олон салбар малбартай амарлаг дэлгүүр болсон шүү дээ. Модгүй би бас тий тэрийг үргэлжлүүлсэн бол тий марлмаа их бэлэг гэж мэгээд дэлгүүртэй болгож байсан билүү. Гэтэ нөгөө дараа нь болохоор дараа нь ч байхдаа баг зэрэгцэж хоо тэр mild cosmetics интергээд миний оруулж ирдэг гэсэн баг бүх юм одоо би яг тэр mild cosmetics-ийн дэлгүүрлөө орохоор яг тухайн үед зардаг гэсэн бүх юм маань яг бэжтэй тэгэл харахаар энэ тэдэн төгрөгөөр зарагддаг энэ тэдэн төгрөг байдаг гэх яг үнцэн үнийг мэддэг тийм нэттэй. Гэтэ ингээд альбиасны эрхтэйгээр оруулж ирж байгаа гэдэг чинь нэгдүгээр баталгаатай тий. Хоёрдугаарт тэр хүмүүс чинь маш их маркетингийн зардал, түрээсийн зардал гээл татвар гэд бүх юм ингээд альбиасныхын журмаар хий явахаар ядчгүй тэр хүн дээр бол очиж байгаа гэдгийг нь бол ойлгодог. Тийм. Тэгэхээр магадгүй тэр чиглэлээ хөөгөө явсан бол тиймэрхүү бизнестэй болох байсан гэж магадгүй. Гэтэ тэр ерөөсөө миний пэшн байгаагүй. Яг зорилгоо биелүүлээд тэрүүгээр ер нь аль дуусгасандаа бас ерөөхдөө happy бити. За эхний маань стори бол нэг юм байна. Та нар мэдчихсэн байж магадгүй. Гэтэ дэлгэрэнгүй нь ярих юм бол юм байна. За хоёрдугаарт гэх юм бол цаг хугацааны дараалал биш явчих заяа. Би нэг факт хэлэх гэж чад. Би өмнө нэг подкастн дээр ярьжсэн те би нөгөө манайх ингээ гэр хороолт байжгаад маань Солонгос яваад гэх юм уу. Тэгээд эмнэлгийн юм байшинд бол байжсэн. Гэхдээ энэ бол ийм сайд стори ч юм уу ерөөсөө тийм биш байхгүй. Тэгээд одоо тухайн үед би ингээд амар аз жаргалтайс байхгүй. Гэр хороолт байжгаад одоо ингээд хоёр залуухан эмэгтэй хүн одоо баг бодохоор миний насны дээр байсан ч юм уу те. Тийм хоёр залуухан эмэгтэй хүн жоохон охинтойгоо бид амьдралдаа нэг ч удаа гал мал түлж үзээгүй тийм байжгаад аавгийн Солонгос руу явхаар болоод ингэчэнгүүт амар хэцүү болж байгаа байхгүй юу. Тэгээд нэг удаа намайг таршааны хөвгтөдчлөө хөөгөөдчлөө ямарсан нэг юм асуудал гараад тэгээд манай ээж чинь нөгөө нэг улсын байгууллагад ажилладаг учраас тэгж байнга намайг хөргөж өгч авч чадахгүй. Би ч гэсэн нэг 4-4 анги төгсөж исэн. Тэгэхээр бас хөөрхөн том болж исэн байхгүй юу. Тэгээд нөгөө Монголд чи амар өвөл ирс харах марах болд нь штэ. Тэгээд за тэрнээс болоод нэг тиймэрхүү юм болоод тэгсэн чинь манай ээжийн тухайн үед ажиллаж исэн газрынхан дарга та нар манайд нэг юм өрөө байд юм аа. Тэг ингээд эмнэлэг дотор тэгтээ ингээд хаалга нь эмнэлгээс тусдаа ингээд гадах шиг харсаа хаалгадаг байхгүй. Тийм өмнө бас тэнднээс өөр хүмүүс амьдарч исэн. Тэгээд ийм цэцэрлэгийн зориулттай болохоор ийм амар том юм одоо
заал шиг ийм том өрөө. Тэгээ ийм 3 том цонх. Тийм өрөө. Тэгээ гадагшаар салахтай ийм юу байгаамаа. Энд амьдрах уу гэдгсэн. Тэгээд тэр санал нь битүүрт амар гой санагдаад тэгээд амар гүйдэлсэн. Тэгээ 2 дугаарт манай сургуультай амар ойрхон байсан. Тэгээ ээж ажил дээр баг бэчж ин гэсэн үг байхгүй юу. Тэр нь гэхдээ хамгийн нийттэй нь юу 0 байхгүй баан байх бие засах ч юм уу усанд орох болохоор одоо юу гэж тайлбарлах би одоо нэг газрын хэлмэрэг байгаа учраас одоо ингээд төсөөлүүлэхэд ийм хүүхдийн ангиар нэвтрээд одоо цэцэрлэгийн юм шиг юм ангиар нэвтрээд цаашаа гараад ийм хүүхдийн сувлийн газар шиг газар байхгүй тэгэнгүүт гараад бицдэг тэгэнгүүтээ дээшээ гараад манай ээж өөрөө нөгөө нэг шүршүүртэй гэх юм уу тийм өөрөө шүршүүртээс болохоор тэр шүршүүрт нь гарч усанд ордог эсвэл тэгээд угаасаа тэг гэр оролтойс хүмүүст бол яг үндэ тэр бол нэг амар асуудал биш байгаа байхгүй юу. Тэгээ надад хамгийн гоё гэдэг юм болохоор ингээл оронгууд амар дулаахан заяа. Та нар мэдгүй гэрт очингууд эхлээ сууж идаа гэд гэр хороолт амьдарч ангууд сууж идаа гингүүтээ за байж байгаарэ гэлтэнгүүтээ ингээл манай аамаа тэг күртгээ бити талаараа миний охин гэлтэнгүүт газ гаалтгингүүт гэр чинь ингээ пүнк гэл халдсан штэ. Тэгэж дулаацсныхан дараа ингээд босч ирдэг. Тэгээ жоохон байж байгаа одоо ч гэсэн ингээл амралтны яваад Монгол гэрч зэрэнгүүд ингээл амнаас утаа гараас ирдэг шүү дээ. Тийм амар хүүтэн байдаг. Тэгээ би юу нэг даарч чаддгүй төрлөө байхгүй. Одоо ч гэсэн Мельбурнд би ингээ байнга даардаг болохоор ягаад чи нэг цагаагаа гарт нь бас амар тухгүй санагдуулаад гэдэг юм университет байхгүй. Тэгэхээр бүр ингээ багасаа юм цус багталтай хүүхдээсэн юм байна гэж би юу одоо дүгнэдэн. Тэгээд ингээд дандаа ийм гомдол мэдүүлдэг. За энэ бэли ингээ сийгээд байна, хүл даарад байна. Ер нь нэг тийм байнгын нэг даарсан асуудалтай нэг тийм хүүхдүүдээс болохоор яг тийм парти евро орчингууд бүр амар гоё дулаахан. Тэгэл хаалгаа онгоолгол амар дулаахан. Тэр нэг надаа миний хувьд ингээд амьдралын чанар бүр асар их дэвшилж байгаа юм шиг санагдчихсан. Тэгээ тэр хэсэг хугацаанд бол айгүй тухтай амьдарчсэн юм шиг бол надад санагдтiin. Тэгээ сургуулаасаа би барыг 15 минут талхаад сургууль руугаа орчдөг юм. Ойрхон нийлэн бас ойртод ирчих байгаа байхгүй юу. Тийм байранд амьдардаг гэсэн. Тэгээд тэгтээ дотроо бол юм каранттай ус бол гардаг. 0 жорчлон л байхгүйгаас бол бусдаар яг нэг юм өрөө. Тэгээд амар инэттэй нийт юм ярихад болохоор зэрэг яг тэр ингээд гадагшаа гарсан хаалган ингээд жижигхэн 3-4 ширхэг юм цементийн шаттай тэгээ юм хаалга. Тэг ингээд гаднаас нарах юм бол нэг юм имлэгт ч юм уу сургуульт ч юм уу нэг юм цэцэрлэгийн хашааны гаднаас харахад хэзээ ч онгоодгүй юм шиг хаалга байдаг шүү дээ. Нэг сонин тийм хаалгатай байхгүй юу. Тэр нэг нь бол манай гэрийн хаалга байхгүй юу. Тэнгүүд нөгөө хүмүүсийн нэг онгоохгүй гэж одоо тийм цэцэрлэг юм vibeтай газар ахгүй тэр имлэг нь амар том хашаанд ингээд гаднаа мод зодтой гаднаа зүйлэн мүлэгтэй тийм газар. Тэнгүүд нөгөө нэг орцонд суудаг шиг хүмүүс ингээд нэг арх марх барьж ирээд манай гэрийн үүдэнд ингээд арх угааддаг. Эсвэл нэг сургуулийн жоох хүүхдүүд ирснээр ингээд үүдэнд үнсэлцэж мүсэлцээддэг заяа. Тэгээ би ингээд гэрээсээ гарах гаддаг үүдэнд нэг 2 баачка суугааддаг. Тэгээл заримдаа тэгэл хичээл хоцрох гээд юм чи ингээл ширлээл хаалгаа онголонгууд ингээл сандраал ингээл нэг арх мөрх хүчсэн хүмүүс чи сэрх гээл басдаг заяа. Эсвэл ингээл 2 хосмос ингээл тэрэлтэл нийлуурал сууж ангот би ингээл улаан цан тэр хоёрыг чиглээл алхаалангууд ингээл гайхал хараал тэгжээс нь холч идэгсэн гэрийнхаа дэлгүүрийг онгоолгол гэрлөөгөө ортог. Тэрийг бодохоор надад амар инэттэй чимшиг хөөрхөн чимшиг санагдаад тий. Тэгээд бас ингээ нөгөө гадна хаалганаасаа гадна дотор шууд имлэг рүүгээ ордог хаалгатай тэрүүгээр нээж шууд ингээд ажил руугаа орчдөг. Тэнгүүд ээж баг гадуур хувцаад солих шаардлагагүй явчихдаг гэсэн. Тэгээд яг нэг тийм юм нэг хэцүү нь болохоор зэрэг нөгөө манай жижиг эмч учраас ямар нэг асуудал гарч ирэнгүүт ингээд 24 жижигурт гарч байгаа юм шиг ямар ч асуудал болсон ингээд шууд ээж рүү хандаж ажилчид нь орж ирдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юмнууд бол байдаг гэсэн. Гэхдээ давуу тал нь бол хамаагүй илүү байсан. Тэгээд тэнд одоо хэдэн жил 3 жил амьдарсан юм байна манайх. Аав маань хэдэн жил явлаа. Одоо Солонгос руу 5 жил явсан баха. Тэрний 3 жилд нь ямарчсан тэнд. Тийм 3 жил юм бахта. 3-4 жил баг тэнд байсан. Тэгэхээр тэр бол миний бас амар тийм сонирхолтой мемори байсан. Тэгэхээр тийм ямар ч 0 жирлэнгүй байранд 3 жил амьдарсан гэдэг маань миний 2 дахь багт байлаа. За 3 дахь point нь болохоор зэрэг би нэг тийм пэйж хөтэлдэг байсан. За нэлээ хөөрхөн бас таагчтай гэх юм уу. Би ийм пэйж хөтэлдэг гэдэг нэг найзтай хэлсэн чинь арай нүү даам гаруудын пэйж шүтдэг. Тийм хэрүүл уруулаад бичдэггүй. Нөгөө нь ер нь штэ тэ ингээд хүний орчин солигдонгууд ингээд та нар ингээ анзаарах юм бол гадаад явсан хүмүүс эхний хугацаанд ингээд амар их стори ч юм ингээ өөрийнхөө бүзэгл бодол амар илэрхийлдэг баггүй юу. Тэгэд би өөр нь бас влог хийхдээ ч гэсэн ингээд одоо байгаа мэдрэмжээ яг ямар байгаа гэдгийг ер нь ингээд буулгая гэж бодсон. Тэгэхгүй болохоор ингээд дараа нь одоо жишээлбэл одоо оюутан байх ямар байдаг вэ гэх юм уу. Тэгэх юм одоо 3 жилийн дараа их юм бол би анх оюутан болж ирснээс шал өөр видео хийн гэх юм. Ягаад гэх юм бол би анхны нүдээр ерөөсөө тэрмийг харж чадахгүй байхгүй юу. Тэгэхээр ерөөхдөө яг тийм шалтгаанаар ингээл янз бүрийн юм хараал ингээд ярих ч юм уу. За эсвэл ингээл одоо их орондоо болж байгаа болохгүй байгаа юм хандарах ч юм уу. Эсвэл ингээд би өөр ингээд томроод ингээд жоохон хөөхт бахасаа ингээд томроод явж штэ. Тэгээд юм ажиглаад ингээд ярих
ч юм уу те. Ягаад манай монголчууд ингэдэм бэ ч гэдэг юм уу. Эсвэл ягаад хүмүүс ийм байд юм бэ гэдэг юм аа ингээд хилээд ингээд ойлгуулахын тулд ингээд янз бүрийн юм бичвэрийн аргууд биш те. Тэг бас ер нь би бичгтээ бас гайгүй гэж боддтой өөрийгөө. Тэгээд ингээд тэрийг ингээд илэрхийлэх гингүүд одоо жишээлбэл нэг эрэгтэй хүний талаар ярих ч юм уу те. Тэгэх юм бол шууд манай нөхрийг гэж хүлээж авдаг ч юм уу. Шууд манай аавыг гэж хүлээж авдаг ч юм уу те. Би эсвэл ингээд ерөөхдөө нь ярих мэрмэр байгаа хүмүүс заримдаа ингээд хүмүүсийн одоо тийм пост хийх юм энэ одоо X-ээ яриад байгаа юм бахта гэж ер нь бид нар боддог шиг те. Ерөөхдөө нэг юм зүйлийг ярих гингүүд яг тэгээд эдэгтэй адилхан те. Одоо би нэг юм ажлын газрын талаар ярих гингүүд одоо яг миний ажиллаж байгаа газрыг гэж ойлгох ч юм уу тиймэрхүү юмнууд амар их байдаг учраас би ингээ өөрийнхөө санаа ингээ хүргэхийн тулд тэ ийм одоо хүмүүсээ ийм баймаар байна энэ ийм байна гэдгийг юм сарказм байдлаар хүргэдэг нэг тийм пэйж ажиллуулмаар санагдаад пэйж ажиллуулмаар жоох тэ өөрийнхөө тийм санааг илэрхийлмээр санагдаад нэг тийм зүгээр пэйж нээгээд тэгэл ингээл юм янз бүрийн юм дандаа бичвэрүүд бичдэг ус аахгүй тэр бичвэрүүд маань нилээ ингээл амар хүнд хүрээл амар дайггүй ширлэгдэж марлагдэл ингэдэг үсэ тэгээ хөөрхөн бас нилийн дагагчтай болцсон тэгээд бас дээрэс нь ингээд ер нь яг тиймэрхүү юм ингээд хувийн аккаунтаараа гаргах чонгууд амар их тийм одоо наадах устгах ч гэдэг юм уу тийж тэгэхээр бойл наадах хүмүүс тийж ойлгоно ч гэдэг юм. Одоо ч гэсэн ингээд YouTube хийгээ явангууд яг тиймэрхүү юмтай айгүйх нүүр тулдаг байхгүй юу. Тэгэхээр тэр ингээд амар хувь дээр өөр дээр тусгаж авах юмс айгүйх байдаг учраас аль болох тэхгүйгээр тэгсэн мөртлөө ингээд би ингээд өөрийнхөө дуу хоолойд ингээд нэг юм энэ сошиал орчинд хөргмөр байгаа шүү дээ. Тийм юм аа одоо энэ баг YouTube хийгээд байгаа юм сарказм байдлаар ингээд зарим үед ингээд зохиох ч юм уу те яг өөртөө болсон мэтэр зохиох ч юм уу эсвэл нэг тийм өгөөдөг ч юм уу нэг тиймэрхүү пост байдлаар ингээд хүргэдэг байсан маань хүмүүст ингээд заримдаа ингээд нэг пост маань ингээ буудаад амар их хүнд хүрэх ч юм уу зарим нь бол явахгүй ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар амар удаан хөтлсөн нэг тийм пэйж байдیں۔ Гэтэ би одоо бол нэрийг хэлэхгүй. Та нар зүгээр тааж байгаа бол бичээд үзээрэй. Гэтэ би баг сүүл Австралид ирснээс хойш тийм амар итгэвтэй хөдөлчлөл өрөсч чадахгүй байгаа. Тэгэхээр тэр нэг амигүй болсон тэр пэйжээ болох юм бол та нар хэлээрэй. Тэр хэрэгцээг би одоо YouTube-аар гаргаад байгаа учраас тэрийг ер нь бол нэг тийм ярихгүй байгаа гэх юм уу. Тэгэхээр бүр ингээд амар private юм бичмээр санагдвал тийшээ бичдэг билүү гэж боддtiin. Би тэгээ найзуудтай би энэ пэйж хөтөлтөгөө гэж хэлсэн чинь манай найз өө энэ яг чи вэ гэдэг ингээд шууд гаргаад ирсэн. За тэгэхээр яг миний тэр өнгө айсаас тэрнээс харагддаг ч юм магадгүй. Зарим нь бол огт юусэн мэдхгүй байгаа. Буцаад манай бас амар дотны найзууд ч гэсэн ингээд миний бичвэрийг ингээд шеэрлж байгаа байдлаар намайг гэж мэдхгүй ингээд надад бид нарт уншуулах гээд ингээд групп чат мат руу хүртэл ингээд шеэрлсэн ч юм уу. Тиймэрхүү юмдас байдаг байлаа. За тэгтээ тэр пэйж маань бол нийлэн одоо юм хүмүл байдалтай болчихё. Тэгээд би ер нь тэр пэйжээс ер нь баг ихэнх таньдаг хүмүүс бол блоклцсон байдаг болохоор та нар яг миний таньдаг хүмүүс ахын бол олохгүй ч гэж магадгүй. За энэ миний мэддэх багт 3 дахь багт та. За 4 дахь факт нь гэх юм бол миний тавтай морил өрмөн гэдэг ном байна. Тэгэхээр энэ номороо би сая магистрийнхаа төлбөрийг бүрэн төллөө гэдэг дөрөвт факт. Тэгэх хөөрхөн ингээ хүн харахад айгүй хөөрхөн жижигхэн бизнес те миний бизнес. Тэгээд яг би нэг ерөөсөн мөнгө олох гэж хийгээгүй, хийдэггүй. За тэгж худлаа ярих нь цаашийн. Гэхдээ хамгийн анхны эхэлсэн сэтэл нь бол ерөөсөө мөнгө байгаагүй байхгүй юу? Яг мөнгө байсан л баг л та. Яг мөнгө олж магадгүй гэж бодсныг бол үгүйсэхгүй байна. Гэхдээ бүр яг орлогын хүүсээрээ болгочих юм тийч гээгүй зөв нэг юм сайт хаасл маркаар бол бодсон байж магадгүй. Гэхдээ тэрийг анх хийгээд тэгээд тухайн үед чинь юм YouTube хийхгүй намайг ч миний хүрээлэл намайг мэддэг гэх юм уу. Тийм байсан. Гэхдээ ингээд хүрээлээс маань эхэлж намайг ингээд амар саппорт хийгээ наач амар хөөрхөн байна гэд аваад дэмжиж тэр ном маань бас ингээд амар хөөрхөн болсон. Анх ер нь эхний хэвлэл мэвлэл бол баг тэ өдөрт нэг миг л зарагдчих марагддаг нэг тиймэрхүү байдаг гэсэн. Тэгээл номын дэлгүүр мэлгүүрт сүүлд өгдөг болоод тэгээл жоохон мэддэг болоод тэг би тэрийг нэг амар ингээд ажлынхаа хажаагаар өөртөө ерөөсөө дарамт болохгүй ингээд хийдэг байсан. Зүгээр л нэг юм хөнгөн байдлаар хөтэлдэг байсан. Тэгсэн чинь нэг юм корона гардаг жил юм уу да. Тэгтээ Монгол дээр нэг корона гараагүй байх үед ингээд жоохон хүмүүсийн ажил багассан чинь нэг улсаас мөнгө тараадаг байхгүй юу? 200,000 төгрөгчл ингээд тараадаг байхгүй юу хүний. Тэгсэн чинь нөгөө гинт миний ном бүр амар их зарагдаад зөө. Би бүр өөрөө full time ажиллаа биш тэрийг баг ингээд хийдэг болоо чатанд хариулдаг болоо захиалга гаргадаг болоод тэгээд нэг сар бүр ингээд амар зарагддаг байхгүй юу. Тэгээд би бүр ямар хөөрхөн ингэж бодсон. Ягаад гэхээр гэртээ сууж байгаа тэр чинь ингээд хүүхдтэй хүмүүс бичмээр байгаа штэ. Миний ном чинь бас нэг амар хямдхан бол биш баггүй юу. Би өөрөө нөгөө нэг яг ашиг олох гэж хийгээг гэх юм уу. Тийм тэр үгээ хэлмээр гэнэ тэгэхээр амар тэнсэстэй зүгээр юм амар чанаргүй юм хиймээргүй байсан учраас ингээд амар хамгийн гой газрыг хамгийн гой цаасаар Монголд байгаа хамгийн гой цаасаар нь л хийн гэж ингээд зорж ирдэг ус аахгүй. Тийм болохоор угаасаа зардлан ч гэсэн хурган болоод дүүсэн. Тэгээд ээж нэр ингээд авах гад ингээд харж идэг. Тэгтэл ингээд боломж нь хөрөхгүй ч гэдэм үү те эсвэл ийм хүлээгээд яг хүн одоо хүүхдэд нь эргээд мөнгө
одоо эргэж ирэхдээ мөнгө өгч юм уу тэр үед ингээд авдаг юм байна. Яг мөнгө орж ирэнгүүт авж байгаа гэдгийг яг тэр үед ингээд мэдсэн гэх юм уу. Тэ нэг жоох бас тийм их мөнгө биш шүү дээ 100-200 мянган төгрөг гэдэг чинь тэнгуү тэрнийхээ ингээд 40 50 мянган төгрөг ингээд манай номонд зориулж ийн гэдэг надад амар хөөрхөн санагдаад. Тэгээ тэрнээс хойш би ингээд тэр номынхаа пэйжийг зөвхөн ингээд манай ном гоё шүү аваарэ гэхээсээ илүүгээр одоо ингээд хөөрхөн ээж нартай юм хөөрхөн тийм одоо related гэж хэлдэг шүү дээ. Надад хамаатай юм шиг тийм одоо постууд оруулахтай хөгжилтэй инээдтэй одоо эсвэл юм дэмжсэн урам зориг өгсөн ч юм уу зөвлөгөөч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар ингээд манай энэ пэйжийг бол инстаграмын маань ээжүүд харж байгаа мэнаа гэдэг өнцгөөсөө илүү ханддаг болсон гэх юм уу. Тэгээ тэрнээс хойш ингээд тэрийг ингээд амар хөгжүүлж байгаа. Тэрнээс хойш манай номын борлуулалтч тэр ер нь нэлээд айгу өндөр ийм байжсэн нэг иймэрхүү хэмжээнд хүрээд ирсэн гэх юм уу. Тэгээд борлуулалт манаас хөөрхөн байдаг болоод тэгээ энд ирэх болчихгоот чинь тэрийгээ би ингээд өөрөө хийдэг байснаа чадахгүй болоод дүүнэр маань үргэлжлүүлж явж байгаа инжлээсээс тэгээд хоёр хөрхөн охтуудтай ингээд хамтарч ажиллаж байгаа. Тэгээд дандаа тэрийг маань ингээд юм амар тийм good intentionтэй тийм айгу тийм тэжгүй хүмүүс дандаа ингээд авч явааддаг гэх юм уу. Тэгээд тэр маань ингээ үргэлжлээд азар тэг би эндээс өөрөө бүх юмнуудаа захиалга тэг хэвлэл бүх юмнуудаа хийдэг. Зөвхөн одоо ингээд чатанд хариулах одоо хүргэлт гаргах гэдэг ажлын маань бол Монголд ингээд гоё хариуцаад миний өөр хурж чадахгүй байгаа. Тэр орон зайг ингээд тэр охтууд маань ингээд нөхөд яваад өгж байгаа. Тэр нь бол маш их талархууштай байгаа. Тэрний ачаар би магистрийн төлбөр чинь амар өндөр штэ. 50%-ийн тэтгэлэг ороод би жилдээ нэг $16,000 орчим төлөхтэй болж байгаа хгүй гэдэг чи одоо хэдийн 30-40 сая төгрөг ингэж төлөх болж байгаа жилдээ. Тэгэхээр тэрийг маань хамгийн ихний семестрийн төлбөрийг бол би нөгөө байраа зарсан мөнгнөөс төлсөн. Тэрнээс хойш сая ингээд дуусах хүртэл бол миний номныхаа мөнгнүүд хураач хагаад аваад төлбөрөө төлөөл хураач аваад төлбөрөө төлөөл ингэж намайг өдий зэрэг тавьчих өглөө. Тэгээ яг үндэ Австралид зөвхөн нэг нь ажиллаад тэгээ хоёр хүүхэд тижээгээд нэг нь дахиад сургууль сураад нэг нь магистрт бүтэн цагаар сураад байр хоолоо олно гэдэг бол маш хэцүү байхгүй. Тэгэхээр би ядаж өөрийнхөө юм зардлыг бол коверлах бол ялчгүй заашгүй шаардлагатай. Тэгтэл чи би ингээд одоо хоёр хүүхэдтэй худлаа болж байгаа байхгүй. Тэр бол үлгэр болж байгаа. Тэнгүүд тэр хөөрхөн бизнес маань та нарын ачаар магадгүй танай хүүхдийн бичиж байгаа тэр хөөрхөн түүхийн ачаар одоо миний энэ зэрэг ирлээ. Тэгэхээр энэ миний шагнал биш. Миний зэрэг биш та бүхний шагнал гэдэг нь магадгүй үнэн болсон байна. Тийм ээ минийхөө. Нэш. Тавтай морил өрмэн. Дасамч бүтээх ном. Тэг хүүхийнхаа voice message ашиглаад бас би ч амар интротай. Тавтай морил өрмэн. Дасамч бүтээх ном. Тэгэхээр тэр юмдаа би бол номдоо үргэлж ном дор мөргмөө гэж боддог хүн байгаамаа. Ном гэж нэрлэхэд хэвтүүлдэ ер нь scrapbook гэж дурсамж бүтээх ном л гэж ер нь нэрлэлтэй. Одоо богинохноор ном гэж ярьдаг байх шүү. Намайг ном бичсэн юм шиг аашилдаг бол уучлаарай. За дараагийнх нь болохоор зэрэг 5 дугаарт нь та нар нэг миний нөгөө өлөн влог гэдэг влогийг үзчихсэн. Австралид ирсэн хүмүүс бол нэлээд хөрхөө үзсэн бэ. Австралид дөнгөж ирээд үнгүү юу хэрглэж болох вэ гэдэг юмнуудыг ингээд тайлбарласан тийм видео байдаг байхгүй юу. Тэрний нэг нь болохоор зэрэг HelloFresh буюу тэ одоо юм нөгөө subscription үйлчилгээ хоолоо сонгоо тэнгуү тэр хоол чинь бүх яг порцоор ингээд хүрээд ирдэг. Тэгэхээр хамгийн ихний одоо trial box гэдэг тэ ихний туршиж үзэх боксыг үнгүү авах авдаг байхгүй юу. Тэрийгээ тэгтээ заавал хэрглэж байгаа хүнээс нь тэр үнгүү авах эрхийн линкээр аваад тэгээд ихний боксоо үнгүү авч болдог. Өөртөө захиалах гэхээр зөвхөн 40% хямдралтай боксыг ингээд сайт руу н ороод ихний боксоо 40% хямдралтай авч болдог. Хэрглэж байгаа хүнээс нь авахар 100% хөнгөлөлттэй авдаг байхгүй юу. Тэгтээ буцаагаад надад бас point орж ирдэг. Credit орж ирдэг. Баггүй юу. Тэгээд би тэрийг танилцуулаад тэгээд надаас тэр credit-ийнхаа линкийг аваарай гэж хэлсэн байхгүй. Тэр чинь win-win хин ашигтай байхгүй юу. Тэгээд тэр линкийг би ингээд тэр видеогоор дамжуулаад хүмүүс над руу бичээд чатаар бичээрэй гэж тэгдэгсэн. Тэгээд над руу бүр амар их бичээд амар их би тэргээ би бас өөрийгөө тэр хүртэл бас тийм амар инфлюенсер гэж боддгоос чи би инфлюенсер байсан мөлий. Тэгээд над руу бүр ингээд амар их хүмүүс чатаар бичээд тэр линкийг авсан байхгүй. Тэгээд эхний referral оноо нь болохоор зэрэг 15 кредит буюу би дараагийн боксоос $15 ингээ хасуулах боломжтой гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь ингээд хүн нэмэх тосн тэр кредитийн хэмжээ өссөөр байгаад $80 болсон. За нөгөөх нь бүр сүултээ нэг хүн урахад би $80 авдаг болчихсон. Тэгээ ингээд би тэр линкийг явуулж хүмүүс миний тэр боксыг авсаар агаад миний цугласан кредит баг 1800 ч үлээ тийм эхнийх дээр 1800 болоод тэгсэн чинь миний тэр аккаунтыг дахиж хүн уурах хэрэггүй болгоо ичдэг байхгүй. Тэгэхээр би дахиад нэг аккаунт нээгээд тэрэн дээрээ 700 тэгсэн чинь тэрийг маань дахиад блоклонгоо дахиад 700 ч үлээ. Ингээд би баг $3,000 шахах юм кредит цуглуулсан заяа HelloFresh-ийн. Тэгээд тэр маань бүр амар хэрэг болсон. Ягаад гэхээр яг тэр үед ингээд нэг золоо төмөр ажил хийдэг гэсэн шүү дээ. Тэгэл бас би ингээд ажил хийж чадахгүй байх тэр үед болохоор зэрэг одоо би гэрийнхаа хоолыг үнгүү олоод байна гэсэн үг байхгүй юу. $3,000 би HelloFresh-ийн хүнс авах хэрэгтэй болсон гэх юм уу.
би баг хагас жил Hello Fresh-ийн хоолыг бүр өнгөөцсөн. Баг 7 хоног болгоно ирж байгаа байхгүй. Тэрний ачаар би амар их тийм олон орны дэ одоо юу ч үгүй Итали те энэ тийг Австралиуд бүх төрлийн хоолнуудыг амар ашиглаж сурсан. Амар олон шинээр материалуудаас ашиглаж сурсан. Огт өмнө ашиглаж байгаагүй амтлагчнуудаас харьцаж сурсан. Гэхдээ 6 сарын дараа би Hello Fresh-нээс бүр амар уйдсан. Одоо болтол би бүр ингээд яг хаяа бүр нэг гоё меню орж ирэх нь харж байгаа захиалжуул авдаг. Гэхдээ бүр ингээд яг тэр чинь ингээд меню нь бол ингээд тодорхой хугацаанд шинжлэгддэг ч гэсэн ерөөхдөө л нэг менюнууд ингээд давтагдаал 7 өдрөнгөөр солигдоод байгаа юм шиг нэ буцаал гарч ирдэг байхгүй. Тэгээд бүр амар уйдсан. Тэгээд би одоо хаяа өөр хоол мал идэхээр санагдахаараа Marley Spoon ч юм уу те Quite Like гэдэг тиймэрхүү газруудын хоолыг авч иддэг. Тэгээд энэ бичлэгийг үзээд тэдний бас referral link-ийг авмаар байвал над руу чат бичээрэй гэж. Сүүлдээ би бүр нөө чатанда баг хариулахаа бэлдсэн. Над руу бичээд хариулаагүй хүмүүс байх юм бол уучлаарай гэхгүй. Ягаад гэх юм бол надад кредит нь орж ирэхэ болчихсон. Тэгээд хамгийн нийтдээ Hello Fresh одоо бүр полисигаа өөрчилсөн заяа. Одоо та нар надаас линк авсан ч гэсэн үнэгүй бокс аавна. Гэхдээ над руу кредит нь орж ирэхэ болцсон. Хизээ кредит нь орж ирдэг болцсон бэ гэсэн чинь тэр хүн эхнийхээ үнэгүй боксыг авчаад дахиад 2 бокс мөнгөө төлж авсны дараа надаас кредит нь орж ирдэг болцсон байхгүй. Тэгэхээр чин чадахгүй штэ гэсэн тэгэхээр хууд штэ гэсэн амар байлаа тэ. Тэгэхээр яг тэр угсаа маркетингийнх нэг хэлбэр тэгээд байсан. Би бол баг тийм надаас олж тэр полисигаа өөрчилсөн гэж бол бодож байгаа ч гэх шиг өөрөө тийм амар инфлюенсер гэж бол би бодож байна. Би тэгэхээр цаашдаа Hello Fresh-т ажилд орчихдог байх. Айгу бол миний бэкграунд мэдээллийг шалгаад утсан чи би хэтэрхий олон бокс өнгө авсан байх магадaltaй ч гэх шиг. Гэт миний 5 дахь point нь ийм хөвгөлтэй өлөн ч юм шиг юм point байна. Тэгээ би одоо өгдөг чинь ютубер нэг мөнгө олохгүй байх гэж хэлээд байгаа юм шиг нэ юм жижиг юм хургуу юмар хөөрхөн юм гэр бүлийнхээ амжиргааг залгуулах марк юмнууд бол хийгээл яваад идэв. Гэтэ тэр нь бас амар надад тийм сонирхолтой байгаа. Тэгэхээр та бүхэн бас миний тэр линкийг ашиглаж те Hello Fresh-ийн box try хийсэн бол баярлалаа. Тэр чинь бас буцаад бас буйнт нь буцаад бороо шиг асгарсан байна. Тэгэхээр хийндээ ашигтай ийм сайхан зүйл болж билээ гэдгийг хэлэх гэсэн юм аа. За гих мэтчлэн иймэрхүүл юмнаас бусдын баг бүгдийн та нарч ярьж тээ яа. Тэгтээ яг мэдээж хүний амьдрал юм чин дээ. Яриаггүй ч юм уу, эсвэл юм ярьдаггүй ч юм уу, тиймэрхүү сэдвүүд бол мэдээж байгаа байх гэж итгэж байна. Ерөнхийдөө л тэгтээ ингээд өөрөө хуваалцмаар байсан иймэрхүү сэдвүүдээ бол ингээд та нартай нэлээд бас 2 жилийн хугацаанд сайхан ярьжээ гэж би бол бодож байна. Тэгээ цаашдаа ч гэсэн ярихаар төлөвлөсөн сэдвүүд надад ийм их байна. Тэгээд тэдрийг гой цаг нь болохоор ингээд яриад явна. Тэгэхээр та нар миний ийм аяа гэдэг нэртэй те ийм storytelling альбом маань таалагддаг бол комент бичээрэй. Би өөрийнхөө амжилтыг YouTube-ийн амжилтыг Hello Fresh-ийн оноогоор үнэлдэг а бас дээрээс нь та бүхний комментээр үнэлдэг шүү. За тэгээд дараагийн storytelling-ээр уулзлаа. Баяр таа.